Масимисангаас пиано барбитал эмийг авчуун хорцсон 16-наараа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчилж байгаа. Сэтгцэд нөлөөлөх, унтуулах, тайвшруулах үйлчилгээтэй энэхүү эмийг эмийн санж хариуцлага алдан том үний тунгаар нэраа хүүхдүүдэд олгож уулгаснаас ийхүү хорцсон гэж ихний байдлаар дүгнээд байгаамаа. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан, 12 хүүхд эмнэлгээс гарахад бэлэн болсон гэж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал инхтүр мэдээлсэн юм аа. 16 хүүхдийн 12 хүүхд нь эмнэлгээс гарахад бэлэн болсон байна. Өчигдөр бас яг энэ цусны сивэн дотор агуулгадж байгаа фенобарбиталын төвшинг нь тодорхойлсон бүгд аюулгүй төвшөнд хордлолтоос гарцсан байна. Нэгдүгээр тул энэ хүүхдүүдийн цусны дотор агуулгадж байгаа эмний хэмжээ маань ямар ч аюулгүй төвшөнд эмийн одоо барих эмчилгээний төвшөндөө хүрсэн. Хоёрдугаар эмнэлзэг буюу биеийн байдал зөв энэ бүх асуудал нь эмнэлгээс гарах нөхцөлийг хангалтсан байна. Одоо бид нэгтэй хүүхдүүдийг шууд гаргахгүй өрхийн эмч тухайн дүүргийнх нь хүүхдийн ерөнхий мэргэжилтэнд ингээд гардуулж гараас гарт өгнө. Бүх шинжилгээ, бүх одоо бичиг баримтыг бүрдүүлээд эмнэлгээс бол бид нар зүгээр гаргацдаг шүү дээ. Одоо бол тэр өрхийн эмчийн дуудаж авчираад хүүхдийн ерөнхий мэргэжилтийн тухайн дүүргийнх нь авчираад тэр хүмүүст нь өгнө. Харин үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа 4 хүүхэд бол эмийн хордлогоос суур өвчнөөс үүдэн ийхүү эмчлүүлэх шаардлагатай байгаа юм байна. Секундэс 2 хүүхэд биеийн байдал нь гайгүй болцсон байгаа. Тэр 4 хүүхэд ер нь гарсан ч болно. Гэхдээ би дахиад хэлээ энэ хүүхдүүд маань дархны хүчил төрөгч дотор цочромтгой өөрөөр хэлбэл бас илгэний үйл ажиллагаа бас тодорхой хэмжээнд алдагдсан нэраа шаарлалттай энэ имийг эмчилгээнд хэрэглэх шаардлагатай байсан хүүхдүүд одоо бол эмийн хордлтын үе бол өнгөрсөн. Одоо үндсэн нөгөө хуучин энэ имийг нэг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн байна да. Тэр өвчин цаана явж байгаа учраас бид бол яг тэр өвчнийг бүр одоо нэлээд намжааж үндсэн өвчнийг гайгүй болгож байгаа дараа гэсэн тийм л бодлогоор 4 хүүхдээ та нар нэг хэд хоног эмчилгээгээ үргэлжлүүлээч гэсэн саналыг арга хэлтэнд тавьсан байна.